Зангараа амраг бас гоё. Зангараа амраг янз шүү дээ. Тэр надаас бас тийм аялгау авиагаар тийм эмгтээлэг өнгө гардаг. Юу гэсэн ч үгүй. Эрэгтэй хүн ямар байхаас эмэгтэй хүн бас шалтгаалж байгаа байхгүй. Чулуунбаатартай дуулж байгаа Зангараа амраг дээр бол тэр хүн намайг хөтлөж явж байгаа байхгүй. Зөвхөн партнерхолж биш бас гэр бүл болоход яаж нөлөөлдгийг жишээг зөвхөн дуулалтаас мэдэж болохоор байгаа байхгүй. За эхлэх үү. Маш сайн таньдаг юм шиг хэрнээ огт уулзаж ярьслага авч байгаагүй байдгийм байна. Тэгэхээр тоглолт хийх гээд божигнуулж явна. Бэлтгэл ангагдчихэж байна уу? Ерөнхийдөө яг бэлэн гэж болно. Ягаад тэгэхээр одоо бас 20 гаруй жил дууссан. За энэ тоглолт маань 2013 онд анх санаачлаад одоо чөлөөтэй буюу хүлээн авалт хэлбэрээр явагддаг учраас ерөнхийдөө бол бэлэн гэж хэлж болно. Өөрийн хувьд. За тэгэхээр хамгийн сүүлд бөөн гоё ам баригчид заллин шүү дээ. Энэ бол ер нь зөвчлөө хуулиар ч гэсэн уншлуулах ёстой гэд нэг агсраад авсан. Ер нь бол чадaltaй холбоотой дуучнаас гарахал бардамнал гэж хүлээж авсан. Аархалч гэж болно те. Тэгэхээр үнэхээр хүчтэй одоо төрмөл хоолой бол Эрдэнэ тунгалгийн. Гэхдээ энэ хоолойгоо үнэхээр тултал нь ашиглаж чаддаг уу? За хоолойг бол яг аав маань одоо нэгэнтээ хэлсэн. Тэр бол одоо бас яг миний ой танд одоо хүртэл байгаа. Энэ авьяас бол одоо энэ цагийн юм гэж миний юм гэж байдгүй юм гэсэн. Тэгээ одоо хамгийн наазах нь ээж аав эмээ өвөгийн те өвөг дээдсийн боёо шиг ямар үед хэн дааж явах вэ? Тэрэн дээрээ ирж одоо над дээр ирсэн баг. Гэхдээ одоо хүн бас эрэхтэй энэ цаг үедээ өгөгдөлтөй ирдэг. Би энэ хоолоогоороо дамжуулж, дуу хоолоогоороо дамжуулж юуг одоо бусдад өгөх түгээх ямар үүрэгтэй ирсэн юм бэ гэдгээ илүү олох, мэдрэх тийм одоо дотгошоогоо хандах тийм мэдрэмжийн цаг үе дээрээ явж байгаа. Яг тэр мэргэжлийн дуулаач төгсчөөдөг тэр дуу хоолойг яг мэргэжлийн төвшөнд ашигласан нь бол бас яг ашиглаагүй байгаа. Яг өөрөө хувьдаа мэргэжлийн юмнуудаа хий. Тэр нь илүү хүнд одоо юу гэдэг миний хоолойны өнгө тэ миний илүү боддог юмнуудаа нийлэх юм байна гэж боддог боловч сая яг энэ тоглолтыг одоо энэ VIP тоглолтыг зарлах зөвхөн пост тавьсан шүү дээ би 10 чанаагүй шүү дээ одоо тэгэхээр өөрийнхөө инерцээр тэр хүмүүсийн бичиж байгаа комент за тэр шеэрлж байгаа процессыг ингээд хараад мессенжерээр ирж байгаа хүмүүсийн тэр одоо сэтгэлдлүүдийг уншихад хүмүүс сайн муу сайхан муухай гэж ялгахгүйгээр миний дуу хоолойд дуртай байдаг юм байна. Дуулж ахын чухал юм байна. Одоо хөвчлээ одоо жишээлбэл зарим яруу найрагч хөгжмийн зохиолчд нөгөө ээж аавтайгаа илүү харьцдаг учраас миний одоо голомж гэдэг юм уу эсвэл одоо за ээж аав хоёр нөхчтэй хөгждөг юм чинь энэ бүсгүүд энэ доочин дуугаад явах тэгээд надад халддаг ч юм уу тийм маягаар би их олон гоё дуунууд дуулах боломжоосоо бас алддаг юм байна. Би стрийг анзаарсан. Орхигдчихсэн мэт. Тэгэхээр хуучин одоо хүмүүс хэн ч байсан надад өгч ирсэн бүх жижиг сажиг гэхгүй том гэхгүй бүх дуунуудыг архивнуудаа ухаж тэн дээр ажиллаж тэр дуунуудыг гаргаж ямаар байна. Тэнд нэг ч ихсэн сонсогч байдаг юм байна гэдгийг сая пост тавиад энэ тоглолтноос бол анзаарсан. За амбаралтын хувьд бол одоо бид яг үнийг бол би уран бүтээлч одоо юу гэж бодож байгаа гэхээр одоо бид болсон гэж бодож байгаа. Хатуу хэлэхэд бид яг анх гарч иж байгаа үед одоо тэр 2000-ад оны үедээ бүгд ингээд юу гэдэг тоглолт хийгээд ихэд бүгдээрээ л бараг зарим тоглолтуудаа бичүүлчихэд яг телевизийн шаардлагаар одоо бид нар хоолойнууд авчиж өгдөг штэ. Гэтэл тэр байдал нь яасан бэ гэхээр дараагийнхаа тоглолтууд дээр шууд одоо хялбарчлаад ам барьдаг болсон. Одоо нарийн ярих юм бол хошин шогийнхэн ч гэсэн тоглолтын дээрээ дуулдаг хэсгүүд байдаг шүү дээ. Ихэнх нь бүгдийг ам барьж эхэлсэн. Энээс ямар гажуудал үүссэн бэ гэхээр хүн болгон дуулж болох юм байна гэдэг тийм гажуудал үүссэн. Дуулахтаа ингэж дуулчдаг юм байна гэдэг ийм одоо сөрөг нөлөө. За сууж төгсөх албагүй юм байна. Албагүй юм байна. Гам уушх албагүй. Мэргэжлийн эзэмших албагүй юм байна гэдгийг тийм одоо юм үзсэн. Тэгэхээр зүгээр хувь уран бүтээлчийн хувьд одоо бүгдээрээ болио. Ам бариадын шалтгаан юу юм бэ? Одоо сквал тэр одоо муу дуучин байна гэсэн үг. Бэлтгэл муу байна уу? Хоолойны цар муу. Яагаад ам бариад байна?
бэлтгэлгүй байна гэсэн үг. Бэлтгэл муу байна гэсэн үг. Ам бариа сурчсан гэсэн үг. За одоо сүүлийн үед бүр юу гарч ирсэн бэ гэхээр яг амьд болж байгаа юм шиг бичүүлждэг тийм доочд гарч ирсэн. За Одоо урнаг би чамайг найз нь авч за зүгээр л чи яг одоо дуулж байгаагаар ингээл нэг орчих. Тэр чинь компьютероос жоохон засаал ингээл тавьчихна. А хүн сонсоход бид нар хүртэл ялгахгүй заяа. за Ингээ хүн сонсоход үгүй надаа үгүй энэ маань хөөх юм бид нар чинь тэгж хоорондоо ярьдаг ш. Энэ маань хөөх юм сайжирч гэл тэгэл ингээ сонсонгууд нөгөөх нь ганц удаа ороод бичсэн бичлэгээ компьютероос жоохон янзлуулаад тавьсан байдаг байхгүй. технологийн дэвшил ашиглаад байна. Ашиглаж байна. Энийг мэрэгжлийнх нь л мэдэрнэ. Ялгана. Ойлгоно. Тэрийг хүмүүс мэдэхгүй ш. Яагаад тоон мистерт яваад идгийг хүн болгоо. За Тэр чинь нэмэх хасах. Нэмэх нь хоолойтой, хасах нь хоолойгүй. Одоо бүр за цоололтын загалмаас гэж хэл одоо тэгээ бас дахиад цоололтын мэрэгжилтэн бас байгаа шүү дээ. Тэр чинь тэрийгэ мэддэг, тэр газараа ингэдэг хүмүүс байна шүү дээ. Одоо яшгөө яшиг. за Өөрөө мэдж байгаа гэх. Тоон мистер ч мэдж байгаа. аль салбарын танаа нийтийн дуучид юм уу? Манаа сар. Бид нар мэдмээр нь шүү дээ. Одоо эн чинь буруу гэдэг байгаа шүү дээ. Монголчуудыг бас нэг сая ч тэгсэн шүү дээ. Нөгөө одоо бараг мөнгө хөөгөл одоо нийтийн дууны салбар руу орцсон гэдэг. Яг үнэхээр дуулаад мөнгө олоод хангалттай амьдарч чадчихна уу? Ер нь хувь хүнийхээ хувьд бол ер нь бид нар чинь нэг дуулахтаа одоо ажил хийж байгаа тий тэр үнэлэмж сар ажиллаж байгаа хүний төрийн албаа агчийн нэг сарын цалин бид нар нэг удаа дуулахтаа авчих шүү дээ. Бараг ер нь. Тэг одоо бол хувь хүнийхээ хувьд бол хангалттай гэдэг нь одоо өөрийнхөө хувьд бол хангалттай амьдарч байгаа гэж бодож байгаа. Хангалттай амьдруулах тэр боломжийг ард түмэн бид нар 20 жил өгсөн шүү дээ. Хангалттай амьдарсан. Хангалтайж амьдарч байна. Тэгэхдээ эргээд би тэр хүмүүстэй өөрийнхөө хувьд юу өгч чадсан бэ? Ядаж өөртөө би юу өрөмтлүүлж чадсан бэ гэхээр ерөөсөө юу ч авч тэдэр нь алдаачгүй хүнд ч юм өгөөгүй өөрт ч юм ирэх байхгүй. Тэр мөн чанараараа ирээгүй. Гэдэг нь одоо цаашаа дахиж хөгжөөгүй байна гэсэн үг байхгүй. Одоо уран бүтээлчийн хувьд шинэ одоо би дуучин бол дуучин хүн бол яг энэ ийм л дуу гэдэг юм аа гэдэг мэргэжлийн дуунуудыг дуулааг байна. Тим хэмжээнд бие авч яваагүй байна. Тим хэмжээнд нийгмийг соён гэгэрүүлэх нэг ширхэг контент хийгээгүй байна. Тим үг үйлдэл гаргаагүй байна гэсэн үг байхгүй. Өөрөө боловсроогүй. Огт боловсроогүй. Их л нам сууж тийч. Тэгж гин үү? Тэгж. Ухаан суусан байна. Насныхоо хавшаахаа би тэр 16 оны сонгуулиас хойш ер нь бол амьдралын хувьд ч тэр хүний хувьд ч тэр байж бол хамгийн одоо доод түвшинд очсон. Сонгуулийн дараа. Бид чи ойлгомжтой. Яаж яваад ус зүрл орцсон бэ нэрээ гэдэг. Яаж яваад муухай сууч. Хувь тавилан юм уу? Бас нөгөө сая хилдэг шунал юм уу? Ер нь нарийн ярих юм бол өөрийгөө л зөвтгöd байгаа болохоос шунлын асуудал явж байгаа байхгүй. Мөн чанартай. Тийм мөн чанартай. Шударгаар шунлын асуудал. За өөрөө л зөвтгөл залуучуудад одоо боломж олох гэсэн гендрийн асуудал гэж яриад байгаа болохоч юу шунлын л асуудал. Ер нь бүгдээрээ дэвшиж тагч би яад болдгүй юм гэдэг шунлын л асуудал байхгүй. Тийм. Тэний хөвгсөн хүн байгаа да. Азан таарсан уу, эзэн таарсан уу явж ард түмэн хайр эрдэнэ тунгалаг гэдэг хүнд нь хайртай юм байна. Тэгэд нэг 4,000 гаруй санал авсан. Саяхан өчигдөр уржигдэрхэн би нэг бас улстроор одоо тоглодог гэх юм уу хийдэг гэх юм уу найзтайгаа таарлсан чи. Шижид 16-нд хэдэн санал амлаа гэх. Тэгээ 4,000 гаруй бахаа гэсэн чи. Пүүх надаас илүү авсан биш. За тэгээд тэр уналтаас хойш би ер нь их боддог болсон. За Асар их боддог. Би ер нь өнгөрсөн хугацаанд юу хийж ирсэн юм бэ? Тэ одоо яг хаашаа явах юм бэ? Би юу болчихвоо? Хэрвээ чи их хурлд нэр дэвшээд гишүүн болох гэж байгаа бол тэр чи одоо ингээл 18 хоногийн дотор бүх хүмүүстэй уулзсан шүү дээ. Бид нэр би одоо нүрэ будаад гоё хувц өмсөтэй энэ авьяасынхаа буянд дэвшлээ яана. Сэлэнгэр нүрэ будаад энэ авьяасынхаа буянд хэл нэг амьдралаас тасарсан юм шиг нэг гоё байгаал ингэж ийсэн юм чинь сонгуульд ороход чинь нүрээж бодохгүй. Тэнд бидрийг сонгож байгаа хүн чинь
Тэгээ амьдрал нь хэцүү хат би тийм гангуун очиж болохгүй. Тэгэхээр юм би яг хөрсөн дээр бооч байгаа байхгүй. Тэгэл үнэхээр одоо хүний төлөө чи ядарч дуу хаалгаараа юу хийсэн хийх гээд байгаа. Үнэхээр гишүүн болох гээд байгаа бол хиний төлөө юу хийх юм? Зөвхөн тэр гишүүн одоо их хурлын нэр дэвших асуудалд. Гээл дахиад нөгөөдөл чи хөврөөд бүр тотгошоо ороод ирэхээр ингээл явж эцсийн эхэлсэн цэг рүү очиж байгаа байхгүй. Тэгэл одоо бол энэ бүх эхэлсэн цэгнүүдээ яаж одоо бодож байгаа юмнуудтай нийлүүлж энэ дуу хоолойгоор би бусдад хүргэх вэ гэдэг л тийм л мөн чанартай юмнуудаа л хийж эхлэх нь чухал байна. Одоо дахиж улс төр яах вэ? Би бол тэр 16 оноос хойш яхаа одоогийн ойлгосноор бол хүн болгон улс төрч ер нь бол хүн болгон улс төрч ёстой. Тэгжээж таны амьдрал, таны ухамсар, таны одоо нийгэм өөрчлөгдөх ёстой. Ядаж та өөр төрний хүмүүсийг хүртэл өөрчлөх ёстой. Тийм учраас улс төрчин. Гэхдээ тэр цаг нь хизээвэ. Гэхдээ мөн чанараараа бусдад танигдчихэж хүмүүс хүссэн цагт тийш очих хэрэгтэй байхгүй. Хүлээн зөвшөөрөх. Хүмүүс хүссэн цагт. Тэгэхгүй одоо яг дуучнаараа би ингээд хүлээн зөвшөөрөгдсөн байна шүү дээ. Одоо Эрдэнэ Тонголог гэдэг хүн би хүн болцсон байна, дуучин болцсон байна. Тэгэхэд тэр одоо бусдын төлөө хийсэн миний бодож байгаа зүйлүүд бусдад хэрэгцээ таалагдсан тохиолдолд тэр хүмүүс намайг урьж тэр орон зай чинь өөрөө бий болох юм л шүү дээ. Тэгэхгүй өөрөө ингээл юу ч болоогүй хатал одоо манай найзууд чинь хичнээн тэр бумаар нь хичнээн саяарн зарцуулаад гарахгүй шүү дээ. Чи мөн чанаргүй учраас. Мөн чанарыг ойлгоогүй юм чинь тэгэл шатаал дууссан шүү дээ. Өөрөө ч ойлгохгүй юм чинь тэр гараад үгүй яаж хэлэх юм? Уулзалтан дээр юу гэж хэлэх юм? Хүний өмнөөс хараад би таны амьдралыг сайхан болгоно гэдээ тоо худлаа иштэхгүй үстэ. Ардчилсан үзэлтэй те. Дэлхийн өөрчлөгдөж байгаа хэрээр энэ үзлүүд ч бас ихтэй солигдоод шүү дээ. Ер нь бол либерал үзэлтэй тий. Яг ч бас ардчилсан үзэл биш. Бас ингээл юм судлаад уншаад байхын хэрээр зөвхөн Монгол биш дэлхий яг зөв чигээр рүү явж гин үү? Ардчилсан үзэл үнэхээр зөв гэдэг чи одоо бас эргэлзэлтэй болчихлоо шүү дээ. Тэгэхээр явж бас яг зөвхөн миний хувьд өөрийн одоо таньж мэдж байгаагаар бол хамгийн язгуурлаг буюу хамгийн их тайванлаг тэр тогтолцоог өвд дээдс маань бас айл 13 дугаар зууны үед гаргацсан байхгүй. Тэгэхээр тэр язгуурын тогтолцоог бид олж ухаж илрүүлж бас хөрсөн дэр болох аахгүй нутгшуул. Хамгийн хаартай дуучин ч юм уу яг Эрдэнэ Тонголог гэж дуучныг ингээд дээшээ шидсэн ч юм алдаршуулсан дууч юу? Дуу юу? Хамгийн л анхны дуу шүү тэнсхэн жаргал шүү. Өөр тэрүүгээр л ард түмэн намайг мэддэг гэсэн. Тэрүүгээр л намайг хүлээж авсан багч. Сая 25-та нэг дүүтэйгээ танилцсан л доо. Тэгээд та ямар дуудуултыг юм? Таны хин гэдгийг юм. Би тэрийг хэлсэн. Та ямар дуудуултыг тэрнээс аялдаа гэхэд YouTube-ээс үзчихлээ. Тэгээ үзээд гэсэн чи. Би таны энэ дундуудыг хэнсхэн жаргал хэлж байгаа бодолд үзээр гэдэг. Сонссон юм байна. Гэтэ манай ээж гэрт мэртийн тэнд тавьсаар хагаад би сонсдог болсон баха. Би бол мэддгийм бэ гэж байгаа байхгүй. Чи одоо хэний бүтээл нь яг зохиогч хөгжмийн зохиолч юм билээ. Цэцэрлэг гаваасран боддог. Аав ээж хоёр. Тий аав ээж хоёр. Аавыгаа алдаад бас гуул нурах шиг л аав ч бас нэлээ одоо ярих ёстой ч юм бас тий. 2 жил болч уу? Тий миний хүү төрөөд 20 хоноод гэдэг чи тий 2 хүү ажилладаг 2 жилдээ. 2 жил болж байна 3 жилээ чураагаагүй байна. Хүнд мэдээж хүнд туссан, маш хүнд туссан. Тэгээд бас дөнгөж төрөөд нялх биетэй байсныг жилгөө. Би ч охиноо бас 8 сар хүртлээр бас алдаг оног өгүүлсэн шүү дээ. Тэгээ хүүгээ төрүүлээд өөрөө мэдгүй шоконд орчд юм лээ хүн. Мэдхгүй мэдрэлгүй. Тэгээ хүүгээ хөхүүлэх гэр хүү маань уурлаад уйлаад исэн байхгүй. Үгүй чи яач ваа гэд нэг анзаараад гэсэн чи хөх маш хэрэгцсэн. Тэгж хүн бит тэгж нөлөөлдөг байх нь ш. Тэгээд
өнөөдрийн энэ юм ахтар юмыг яриад өөрийнхөө мөн чанарыг энэ ертөнцийн мөн чанарыг олох гээд ер нь энэ юмсын мөн чанарыг үннийг олох гээд явж байгаа. Энэ одоо байдал яг аавын маань тэр өнгөрсөн яг тэр их шинд бол их бүх юм хүчлэгтэй завхацсан байна. тий ер нь их бүх зүйл яг тэр халуун амиарл тийм үнцээр ирж ин да. Аав гэдэг бол асар том нүмер нөөлөг. Ер нь тэгээд ингээ өнгөрснөөс нь хойш ч гэсэн ингээд мэдгүй дээ ихэнх хүмүүст бас хэлдэггүй ч гэсэн мэдрэгддэг бах. Аав өнгөрөхөд ойр тойрны хүмүүсийн харьцаа их өөр болдго юм байна. Их дээрэнгүү болдго юм байна. Аав байхад аав гэдэг хүн байхад хүмүүс их аавтай хүн шүү гэж харьцдаг юм байна. Аавгүй байхад энэ тэ яаж харьцсан ч яадаг юм. Ядгүй би тэгж мэдэрч байгаа. Тэгэхээр их амьдралын үнцний асар том одоо хагцлаар амиар ухаарл болж ирж байгаа. Энэ одоо юунуудыг сайхан бодит олгоод үлдээч хэмсэн бодож байгаа юм уу даа л гэж боддог болсон доо. Тийм нүмер нөөлөхтэй бас тийм нэлийн хүчрхэг хүмүүс юм баг шүү дээ. Тийм шүү дээ. Асар их зөвхөн нэг бардам зангийн чинь бас нэг тийм шүү дээ. Шалтгаан байх хараад байдаг. Одоо би бол тэгж бас чи нэг аавтаа хүний л зан шүү дээ тий. Яг үнэн чи өстө зөв харсан байна. Одоо ингээд тайзан дээр гараад маань нас одоо батхад нь шүү дээ. Хүн их тийм ер нь хүний л хүүхдүүд хүн л осоо хожим ухаардаг юм чинь. Жижиг сажиг гихгүйгээр маань бүх миний оролцож байгаа тоглолт, нэвтрүүлэг бүх юмыг хардаг байсан байна. Тэгээд бүх юмн дээр аав маань урмын үг хэлдэг байсан. Бүгд өгж шүү дээ, тий. Бүгд дээр одоо бодоход. Тэгэхээр чиний анзаарснаар би ч бас өөртөө мэдэрч байгаа. Яг аав байхад бол би үнэхээр гатаа годгонд явсан чи тайзан дээр байсан чи юм. Амгалан. Амар ааштай омглон байж үнэхээр бардам байж. Ягаад гэвэл аав байсан. Байгаа учраас одоо бол бас тэгэл айхгүй ч ер нь аягүй нам суусан л байна л даа. Тэгсэн байна. Ийм л их хүн зэнэрийг ухаарлж ирж штт. Тэгэхээр Эрдэнэ тунгалгийн бас нэг тийм хайрлам чанар байдаг л да. Чиний амьдрал алдаа оноо бүгд өстой нэг од юм бол од шиг бай гэдэг шиг ингээд олонний нүдэн дээр байждаг. Эрдэнэ тунгалаг косметик хаалга хийлгэж ийлгэн. Өөдөө хараагүй болох шахч ийлгэн идэгж ийлгэн. Эрдэнэ тунгалаг улсын начис Херодотоо сууж ийлгэн, салж ийлгэн. Бараг л олон дүмнэрээ л тэр бүхэнд ингэ яваад байгаа юм шүү. Дараа нь дахиад хүнтэй сууж ийлгэн. Хүүтэй болж ийлгэн. Тийм залуу насыг юм задгаан мөнгө шиг үрсэн. Монголд ер нь яг ийм ранктай одод бас ховор штий. Бүгдээрээ нэг юм тайзан дээр гараад одоо бусдаас хүндлэл хайр авахтаа л од юм шиг байдаг хэрнээ яг тэр нөгөө шүүмжлэл ч юм уу элдв бусын хүний амьдрал чи алдаа оноо байгаа шүү дээ. Алдаагүй юм шиг амьдрах гэж одоо бүжиг тавьдаг ч юм уу, хичээдэг ч юм уу, шүүмжлэхэд ууралдаг ч юм уу. Чи бүх юмаа ингээд асгачдаг, цацчдаг. Тэр нэг юм бас нэг аавтаа ээжтэй хүний зан чанараж бол нөгөө талаараас мөн чанартай холбоотой байх л та. Тэгээд энэ Эрдэнэ тунгалагийг одоо хിവэрэ байна уу? Ер нь хിവэр нь штэ. Тэгэл байдгаа цацаал дэлгээд ахтал дахиад ухаад ах юм байна уу? Хамгийн юм бүх юм нь дэлгдсэн тэрлэг шиг гэдэг шиг ингээд тэн ингээд ахтал ухаад. Би ер нь тэгээд их л яг л тэр нэг өөрийнхөө энэ ч л бий л байхгүй. Монголчууд аягүй нууцтай байдаг хүмүүс шүү дээ. Бүх юм аа. Тэгэл ер нь бол нөгөө очилдаг эмэгтэй хүн. Тэр танаа гэр бүлийн бас нэг соёл байгаа. Үгүй шүүмжлүүлэх үү? Миний тэр юу бол яг цэвэр миний юм. Аран шин. Манай гэрт надаас өөр ийм задгаа юм байхгүй. Ээж уурлахаар дэгдэг ш. Арай л баг манай удамдлагийнх нь олгүй. Яста нэрэ нэг гэл ингэдгэн тэгэл яста нэрэ нөгөө хайр нь хална гадна хайрын дотор гэдэг шиг магадгүй миний ээж ухамсараараа бариад идэг гэж магадгүй шүү дээ. Энэ надаас гарч байгаа юм миний эдэж хүүхэд нэм чинь байж л байгаа шүү дээ. Тэр одоо ээж эсвэл дарагдж ийсэн үү, ээж ухаанаараа дарж байгаа нь би л ингэж байгаа болохоос ш.
Тэгээ ээж маань тэгдэг та нэрээ гэдэг чи ер нь эрэгтэй байсан бах уу. Заримдаа юу нэ тэгж хэлжсэн ч удаа энийг нэр мал бол алаад идчих гэсэн. Тэгж хэлжсэн удаа бас би шүү. Үнээр тоглоомгүй. Нөгөө задгаа амнасаа. Тий, ер нь бол тэг зөндөөл зөвхөн нийгмийн зочрохоос илүү тэр чинь гэр бүлд айгүй хүн туссан шүү дээ. Яаж тэр хүмүүс даах вэ? Ялангуяа ээж яаж даах вэ? Нэг хүнд хідэн ачаа тэр хүн надаас гадна хүүхдүүдтэй ачцсан нэртэй шүү дээ. Тэгээд тэр хүнд хамгийн их ачаа буюу хамгийн их сэтгэл заминдлыг өдөр болгон тесрэх бөмбөг шиг юу маргааш өглөө унтаадасаа тэргийг юу гаргаад ээж шүү дээ. Айдаг байна. Тэгтээ ээж маань нэг хэлжсэн юм аа. Их олон жил юм одоо яг вэ цаг хугацаа сэтгэл найнаг байх болохоор одоо ээж манаас эмзэг байгаа болохоор чамд бол би нэг ганц л нэр өгье. Яас гандан бууршгүй гэж нэр. Яста яаж сэтгэлээр унжсэн, яаж шантарч исэн, юунд ч ороод ямар ч эрсдэл үлээж исэн хэсэг хугацааны дараа ингэцэл явчихдаг гинэ. Тэр ч бас би тэр өөрийнхөө хүн чанар, тийм чанартаас талархдаг шүү. Бас өгөгдөл байх л да. Тийм. Төмөр дахиад жилийн өмнө хүний тэгж ингэж бүлийдэд тах ч бас хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Давж гарна гэдэг тэр бол хүн байдгүй байхгүй. Тийм. Тэгэд одоо сонгуульд орсоос хойш мөн чанарыг ойлгоогүй бол дахиад 24 онд орно гэж солиорцол явж байгаа би одоо. Нэрийг солиотой хүн бол. Ямар хүнтэй сууж байгаа? Хүнтэй суу, эрэгтэй хүнтэй суу. Эрэгтэй хүнтэй суу. Тэгээс гарчаа. Син очи сэраад гэдэг шиг цол шиг энэ ласаал байна л та. Ээ. Тэр чи юу аймгийн арслан байхдаа суулуу гэхгүй юу? Цаадаг юм болоо. Тэр мөгөж их хэвээр байнга ангидах. Намайг өвдөлтөд бол орхолгон л ангидаг баг. Авли юм зайлууд. Яста зайлууд. Гүнэр үнэн л юм ч одоо яах юм? Аа. Нөгөө тийм ангоо хүртэл байгаа шүү дээ бүгчүүдийн дунд тэр үеийн бүгчүүдийн дунд чамтаа нэг уулзчий даа гэд яасан гэж өвөр сайдаа өөх юм аа цолонд хүрж магадгүй. Тийм ангоо хүртэл тийм яриа тийм усын очин болгоо явуулсан биз дээ. Явуулахгүй л байх юмсэн. Хаашаа. Гото тэг хэцүү штэ тэр чи тэг идэж уугаад л яваад тахаар чи тэр чи би жирэмсэн байсан. Тэр үед бол би хүүхэд байсан юм чинь. Үнэхээр надад хүн тоссон. Тэгэл үнэхээр энэ хүн надтай амьдрий гэж бодож байвал тэг би чинь төрөх гээд 2 сар гаргахан дотоо байсан. Бодж ивэл энэ хүүхдээ надаас одоо уушлалт гуугаад ирг. Тэхгүй гэвэл би ингээд тэр чихтэй чамтай чамгүй амьдрна гэж бодож л би хадминда тэр дэнжи мянгад амьдарч исэн юм шүү дээ. Тэр од байхдаа би шөнө гарч би цацхтаа мөсөн дээр халтарчих гээд өдөр нь тийч бидний айлын бэр болох гээд үдсэн шүү дээ би. Тэгээд тэр хүн ирээгүй. Би хүүхдтэйгээ амьдарсан. За бас өнөөдрийн хүртэл тэр хүн яагаад та хоёрыг намайг хаяг биш тэр чинь. Би ийм шалтгаанаас та хоёрыг сонгоогүй маа. Хайсимаа одоо би бол явцсан л да. Би ингээд очиагүй маа гэдэг юм аа бол тэр хүн одоо хүртэл хэлээгүй шүү дээ. Би гайхдаг. Би одоо нөгөө бүхэн бүдөө өссөн. Яста бүхэн бүдөө өссөн шиг би л ингэж хүлээж байгаа аваад ингээл ёстой олны танил учраас чимээгүй үртэйгээ хамт ингээд өнөөдрийг хүрсэн болохоос ш хүнээр бол одоо тэр чинь хүн байна да нэг аяг цайж болтгоноо угаад нүд өдрөө хараад ингээд ярьж хэлж болно доо. Өдийн насандаа шалтгааныг би мэдмээр шүү дээ. Тэгээд ядаж хүүхдтэй би бас зөвөр ойлгуулмаар шүү дээ. Одоо охин аваад явдгийн тэгээд юугаач ярьдгийг би айд шүү дээ яана. Охин бол одоо том болсон. Охин бол 18 те. Одоо бол би бол ингээд өөрт нь хүчтэй. Тэгээд тэр хүн юу гэж ярина өөрөө л тэр дүгнэлтээ өөрөө гаргах. Өөргөө биелүүлнэ үсттэй. Өөргөө биелүүлж байгаа хөө аав охин хоёр л яадаг шүү дээ. Уулздаг шүү. Би бүр ер нь айцдаг ч. Одоо ингээд эхний хүүхэд нэг юм тийм догтлоо нэг юм романтик байдаг тийм үү? Хоёр дахь хүүхэд бол арай нэг өөр байдаг.
ээж болсон. Ер нь хэр сайн ээж эцэгтэй вэ? Яг одоо тэр нөгөө эхний хүүхэд дээр бол би тийм догтлсон юу мэдрэмжийг аваагүй. Ягаад гэвэл эцгээс нь болж байгаа учраас. Бараг нэр ярих юм бол ингээ хүүхдээ нөгөө ээжээ гэдэг үг гардггүй юм л шүү дээ. Миний дөө хөөе гэдэг. Хэдэн настай байлаа? 25 та, 26 та. Миний дөө, миний хөө гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө их хүнд тэр эцгийн нөлөө одоо айгүйх тэглгүй яах вэ? Их нь үрдээ хандах хандлага эцгийн нөлөөнөөс ирдэг юм байна гэдгийг нөхрийн нөлөөнөөс ирдэг юм байна гэдгийг би айгүйх одоо хоёр дахь хүүхдээ одоо төрүүлчихэд мэдэрч байгаа. Тэгэхээр би хөрхийн миний охин гомдох байхдаа яг охин дээрээ бол тийм одоо би яг миний охин шүү гэдгийг гоё хайрлсан тийм мэдрэмжийг би одоо тийм мэдрэмжийг өөрөө ч авч байгаагүй өөрөө ч төрүүлж байгаагүй. Одоо яг хатуудаа ороо бусгаа тийм нэг юм дунд хүрсэн. Хэцүү ш тэр чинь тийм сэтгэл зүйн тийм тэгэл мөнхийн түрээсийн байранд ганцаархнаа памперс сүүнд нэр үнэндээ дарлуулдаг байсан. Төрөөд ядж хахад хийсвэр хаалгаагаа төрснийг хэлэх үү 10 сарын дараа төрснийг хэлэх үү төрөөл удаагүй ижил хүүтэн орцсныг хэлэх үү тэр чинь бүх юм давхцаж байгаа шүү дээ. Нэг Монгол эмэгтэйчүүдийн тэгээ шуурган дундуур тийм одоо өдлөх ёстой миний тавилан байсан байлгүй л гэж боддог. Тэгээ яг хүүгээ одоо хүсэж төрүүлсэн. Тэгээ одоо хүүдээ бол би нэр одоо ам байгаа шүү дээ. Амиа тавьдаг одоо үнэхээр одоо тэр хүүхдийг харах болгондоо хүүхд ийм хөөрхөн байдаг юм уу? Ямар хөөрх юм би яг энэ хүүхдийн төлөө би юу хийж чадах вэ гэж хүн хичээдэг одоо бүр ухамсарлсан. Би энэ хүүхдийн төлөө юу хийж үлдээх юм? Юу бүтээх юм? Энэ хүүхэд ухаан ороход би ямар байдлаар харагдахыг гэж хүн одоо алхам тутмаас хяндаг, ухамсараараа хөдөлдөг болчтой. Илүү хариуцлагатай л болдог. Тэр мэдрэмжийг нөхөр өгдөг байхгүй. Хүүхдийн аав өгдөг. Аав өгдөг яг. Хүүхдийн аав өгдөг. Нөгөө аавтай хүн аавгүй хүн аргадаж туулна, аавтай хүн аргадаж туулна. Тэг гэдэг чинь л ер нь зөвхөн эцэг ихтер одоо биш ирэмдэр хүртэл нэрэл тийм. Би тэгээд одоо бол олон ч нэвтрүүлгээр хэлсэн дээ. Ямар ч асуудал гарч исэн би шүү дээ зугаал би хүүгээ автаг нь байлгал гэж бодож байна. Бүтэн байлгал гэж. Автал байх. Тийм. Автал байх. Тэгжээж ялангуяа эрэгтэй хүүхэд бол автал байх хэрэгтэй. Тэгжээж тэр хүүхэд хүчтэй, зоригтой. Ер нь бие хүн болоход маш томор нөлөөлнө. Тэгээ бид нар чинь тэгээд их юу юм блэ шүү дээ эмэгтэйчүүд одоо тэр сэроттой байж байгаа үе ингээд харах чинь энтэй ч нэггүй болно гэж боддог байхгүй тэр нөө залуу насны аа гомг байгаа байхгүй тэрийг бас л яг тэр ойлгуулж эрт ухааруулж ойлгуулах хэрэгтэй юм билээ ээж хүн яг л бид хүссэн ч эсвэлсэн ч бүгд ээж болно бүгд аав болно. Тэгэхээр ер нь бол түрүүний нэг чиний асуусан асуултны юугаар яг энэ зам манга ингэж дарчдаггүй ер нь ухаанаараа дарж болоогүй юм уу болдгоо юм уу гэхээр одоо л тэр цаг нь ирж байгаа шиг байна. Хөөх юм. Илч гарчаад одоо ирж байна. Их л он цаг дуулж ирж байна. За тэгэхээр Мартин 8 зориулсан тоглолтын талаар товч мэдээлэл өгөөд дуусахгүй. Тэгээ. Билет хэр зарагдчихэ. Хүмүүс аваад сурцсан. Тэгээд урьдчилан нэг хийсэн ш найзан төрснийхаа дараа 2 корона нэгдэнгүүд. За хийгээд яг энэ хүүгээ тэрсэн зурагтаа. Тийм. $100 гэж тавьчаад бүр тийшээ дэнгэр доошоо газраад болж байгаа. Тэгээд ёстой нэг Эрдэнэ тунгалаг гэдэг хүнд би бас өдний хэрэгтээ цуглуулсан надад бас хайртай хүмүүс байсан юм байна. Ихийн ширээгээр наваачиж өгөөл дуусгасан да. Тэгсэ тэнэг зэрэг юм одоо бас л нөгөө өмнө жоохон чангацсан байна. Өмнө жоохон чангацсан. Тэгээ одоо нөгөө 109 болохоор эн чинь 2 хоолтой унттай, эдийн ундаатай хамтарч ажилладаг байгууллагын маань гарын бэлэгтэй юм гэхээр тэр өдөр зөвхөн Эрдэнэ тунгалгийн тоглолт биш. Миний дууг сонсох дуртай
одоо ээж нь, эхнэр нь, хадам ээж аав нь хүмүүсийг баярлуулж байгаа эрчүүдийн одоо нэг ёсны бэлэг учраас би тэр хүмүүсийн одоо баярыг маш гоё тэр хүмүүс баярлуулж байгаа юм шиг баярлуулах үүрэгтэй болчихж байгаа байхгүй бас. Тэгэхээр сэтгэл хангалуун тэндээс одоо тэр арга хэмжээнээс үдэн цэнгүүн болох юм шүү дээ. Үдэн гарах үүрэгтэй. 13 оноос хойш 5 энэ удаа 5 дахь удаа гэхээр 1500 орохоор 1500 орчим л хүмүүс юм уу да. Өөр дуучид оролцох. Өөр дуучид оролцсноо. Манай өнөөдөрхөн манай хулан жаз дуучин хулан маань ирж оролцсон болор уян гэдэг байдаг шүү дээ. Бид хэд бас сайхан найзууд байхгүй юу? Хэдий өөр жанрын ч гэсэн би ч одоо Дэзи Мизитэй найзлсан шүү дээ. За тэгээд Чулуунбаатар маань ирнэ. Өөртөөрөө хамтлаг ирнэ. Манай одоо сүүлийн үед одоо Уун баяр гэдэг хөтлөгч байгаа шүү дээ. Манай Германд төгсөж ирсэн. Уунагаа би бүр зориуд урьж үндэсний олон нийтийн телевизтэйсэн. За. Тэгээ уунагаа бүр зориуд би одоо өөрөө хөсөж зориуд хөтлүүлж байгаа. Маш сулуг багтай, үнэхээр цэгцтэй, цэвэрхэн одоо хөтэлдэг. Нюансаа айгу цэвэрхэн гоё мэдэрдэг. Одоо бид нар чинь нэг юм энэ бол хичнээн хүлээн авалтын хэмжээнд явагдах боловч тоглолтын стандартаа барьж байгаа хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим арга хэмжээнүүд найран донд болчдөг. Найрлаа дуусчихсан. Тэгээ одоо нэг хуримч мэддэгдэхгүй, найранч мэддэггүй, цолны найранч мэддэгдэхгүй, хатан гадс юуны юунч мэддэгдэх. Тийм муухай болчулаас муухай байхгүй. Тэр чинь маш олон хүмүүс ирж байгаа учраас стандарт гэдэг юм бас барих хэрэгтэй. Цол гэснээс гавьяатай хийж авах гэж байна. Тийм. Авахгүй. Одоо энэ харалтаа авах гэж ийн гэдгээс үртэл одоо цагт авдаг болсон байхгүй. Тэгэхээр би авахгүй. Хөөцөлж иж авч шүү дээ. Авахгүй. Надад угаасаа тэгж өөх мөнгөж байхгүй. Би өгнөөчгүй. Хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа. Айгу олон жил Эрдэнэдудаас ярилцлах юмс ингээ бодож ирсэн. Өнөөдөр болох юм байжээ. Бараг нулимс сэлэг нүлээдчлээ. Баярлалаа Эрка. Тэгээд цайгаа бэлэглэн уугаар тураарай заа. За би ястаа хүсэн үлээж ирсэн баярлалаа. Ястаа хүсэн үлээж ирсэн. Турк цай. Аваа хөрхөнжийн хаяад хүүгээ нэг 10 сартай хахад нь фитнесээр хичээлээд 88-аас 69 руу орсон байхгүй. Тэгээ буцаад бас нөгөө хүүгээ хараад гэрте байцсан чинь ерөөсөө формалдаад юу хөргөгчийн хоёрын хооронд яваал тэгэл формалтаал. Дахиад л тараг 5 хоног тэгэл 2 сарын дотор 20 ил нэмчихэж байгаа. 2 3 аллержийн нэмэгч зүрх 7 хоногийн л асуудал. Хөө 7 хоног 2 сар ч гэдэг чинь.